Баярлалаа. Библийн ишлэл уншия. Лук Библи уншия. Лук 19-р бүлгээс уншия. 19-р бүлгийн 1-р ишлэлээс уншия. Олсон бол би уншия. Есүс Ерихог дайрч өнгөрөв. Харагтун Закхай гэх хүн байв. Тэр нь татвар хураагчдын ахлагч бөгөөд баян хүн ажээ. Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч биеэр багт бол цугалсан олноос болж харж чадахгүй байв. Тэгээд тэр төрүүлэн гүйж түүнийг харах гэж инжир модон дайвран гарав. Учир нь тэр Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байв. Есүс тэнд хурж ирээ дээш харж түүнд Закхай түргэл буудгаад ир. Өнөөдөр би танайд очих ёстой гэжээ. Тэр шалавхан бууж түүний баяртайгаар хүлээн авав. Үүнийг харсан хүн бүхэн дургуйцж Есүс нүгэлтний тоноглох гин гисгээж байлаа. Закхай зогсоод эзэнт хараад шийдсэн. Өөрийнхөө хөрөнгөний хагсыг би ядуус дүгнэ. Хэрв би хэн нэгнээс зайлан авсан байвал түүнийгээ 4 дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд Есүс түүнд өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Авраамийн хүү мөн. Хүний хүү алдагдсныг хайж аврахаар ирсэн билээ гэв. Энэ хүртэл уншия. Итгэлийн ертөнц бол бидний сэтгэлээс бүрддэг байгаа. Итгэлийн амьдрал маань бидний сэтгэлд Есүсийн сэтгэл бүрдэх юм бол бид нөр өөрчлөгдөё гэд хичээхгүйсэн ч гэсэн зүтгэхгүйсэн ч гэсэн бидний амьдрал аяндаа ад жаргалтай, дулаахан, үзэсгэлэнтэй болдог. Хүмүүсийн нүдэнд харагддаг нүд ч юм уу, нэр хүнд, байр суурь тийм ээ, эдгээр зүйлүүд бол гинт бид нарыг өөрчилж чадах юм шиг харагддаг боловч ямар ч зүйл бидний сэтгэлийн өөрчлөлтийг бол өгч чадахгүй. Ойрд би сайн мэдээгийн ажлыг хийнгээ. Үнэхээр гайхалтай нэг зүйл байгаа. Би сайн мэдээ түгээгч болж чадсан нь би чадвартай байсан болохоор сайн мэдээ түгээгч болсон биш ээ. Тийм үнцэнтэй хүн болохоор болсон ч биш. Миний амьдралд Есүсийн хийсэн ажлуудыг нэгийг ингээд дахин бодож үзвэл би үнэхээр цөхрөл дунд өөртөө итгэж амьдрсан амьдрал маань бүгд бүтлгүйдсэн учраас өөртөө итгэхгүйгээр Есүсийн сэтгэл дотор, Есүсийн үг дотор би жоохон чихээ нээж сонссон үед миний амьдрал үнэхээр гайхалтайгаар өөрчлөгдөж бас би Библи унших үед урд нь би өөрийн бодлын ертөнцөөр Библи унших үе болон Бурхны өгсөн сэтгэлийн ертөнцөөр Библи уншсан үед үнэхээр ялгаатай байсан. Бас Бурхан миний амьдрал дотор амьд ажиллаа хийж байгааг харах үед маш гайхалтай байсан. Бид нар Гванжу хотоос CLP хийх үед нэг пастор CLP-д оролцсон. Уилсийн сүмийн пасторууд оролцсон байсан. Харин тэр хүн би дараа нь мэдсэн үед тэр хүн урд нь маш ертөнцийн үгээр бол маш хүчтэй тийм сүнстэй мэрэгчин одоо тийм мэрэг гэдэг хүн байсан гэсэн баг бөө байсан гэсэн. Тэгэд бөө хүмүүсийн дунд бас төвшин гэж байгаа. Харин тэр хүн маш өндөр зэрэглэлийн бөө байсан боловч сэтгэлээ эргүүлээд пастор болсон гэсэн. Тэгээ баг дэлхийд даяар сайн мэдээ тараанаа л гэж ярьж хагаад манай семинарт оролцсон байсан. Тэгээ би Еврей Библийг унших үед тэр самууны пастор хоёулаа сайн мэдээ сонсоод аврал авсан. Аврал аваад бүтэнсэ өдрийн үдээс өмнөний цуглааны бол өөрийн цуглаан дээр хийгээд орой цуглаан дээр манай сүм дээр ирээд Гванжу сүмийн семинарт бүгдэнд нь оролцсон байсан.
Селипийн үед тэр пастор гарч ирээд өөрөө яаж гим нүглээс уучлагдсан тухай гэрчлэл хийж байгааг сонсох үед маш олон хүмүүс түүний гэрчлэлийг сонсоод сэтгэл мань хөдөлсөн байгаа. Бид нар сонсоход зөв, буруу, сайхан тэрнээс илүүтэйгээр түүний гэрчлэл бол үнэхээр Бурхны хүчтэй, Бурхны ажилсан гайхалтай түүх байсан. Завхаарч байгаад баригдсан мэгтэй Есүсийн өмнө гарч ирэх үед. За яг тэр цагийг нь сайн тооцоод үзэх юм бол тэр эмэгтэй завхаараад тэгэд Есүсийн өмнө чирэгдэж ирсэн. Бараг цагаар бодох юм бол 30 минут өнгөрсөн байсан байх гэж бодож байна. Завхаарсны дараа эзний өмнө ирсэн цаг нь. Харин энэ завхаарсан энэ эмэгтэйгийн сэтгэлд Бурхан ямар ажиллагаа хийсэн гэвэл садар самуун сэтгэлээр дүүрэн байсан боловч тэр садар самуун сэтгэлийг ялж чадахгүй зүйлээс болоод завхаараа. Тэгээд чулуун цохолж өгөхөөс аргагүйсэн боловч Есүс бол тэр эмэгтэйгийн сэтгэл дотор дүүрэн ад жаргал, нэг ч удаа мэдэрч байгаагүй талархал, баяр хөөргийг оруулж өгсөн. Есүс тэр эмэгтэйд хэлдэг. Би ч чамайг шийтгэхгүй. Дахиж бүү нүгэл үйлд гэж хэлсэн байгаа. Тэр эмэгтэй чулуун цохолж өгөхөөс аргагүй яг тийм байр суурьнд байж байгаад Есүсийн хэлсэн хитгэн үгээр дамжуулан тэнд байгаа бүх хүмүүсийн сэтгэл өөрчлөгдөж, бас нөхцөл байдал өөрчлөгдөж, тэр эмэгтэйгийн амьдрал ч гэсэн өөрчлөгдсөн. Үнэхээр их өөрчлөгдсөн. Үнэхээр баяртай байсан. Би тэр эмэгтэйгийн байр суурьнд очиж бодож үзсэн үед үнэхээр аж аргалтай байсан. Би өөхөх байсан штэ. Би өөрийгөө өөхнө гэж бодсон боловч тэр намайг авуурчлаа штэ. Ийм том баяр хөөр бидний сэтгэл дотор ч гэсэн байгаа. Бас Бурхан энэ дэлхийн бүх хүмүүсийг Есүстэй уулзах боломжийг нээж өгөөд холбож өгсөн байгаа. Харин ихэнх хүмүүс Есүстэй уулзсан боловч Есүсийг танихгүй байдаг. Есүс агалмайн дээр цовлогдож нас барахаас өмнө Херод Пилато гэсэн хүн байсан. Пилато Есүс хоёрыг Херод хааны өмнө явуулдаг. Яста энэ Херод хаан бол насан туршдаа баг тохиолдохгүй тийм үе мөчөд тийм ээ. Херод хааны өмнө Есүс очоод Херод Есүсээ би ч гэсэн нүгэлтэй хүн. Яаж би өөрийн нүглээ угаах вэ? Ингэж даруй сэтгэлээр эзнээс нэгүсэл гуйсан байсан бол Херод хаан тэр үед гарцаагүй гимнүглээс суучлагдаж маш том баяр хөөргийг авч чадсан байсан байх. Харин Херод бол Есүсийн үгийг сонсоод Есүсийн гайхамшигыг үйлдэлийг хармаар байсан. Тийм болохоор насан туршдаа үнэхээр нэг ч удаа тохиолдож чадхааргүй тийм үе цагийг өгсөн боловч тэр цагийг үнэхээр бардан байж Есүсийг үл тоож Есүсийг үнэхээр дорд үзэж байсан. Тийм болохоор Есүстэй уулзсан боловч Есүстэй уулзч байгаа боловч үнэхээр би сүмд явсан боловч бүх юм свэрээд ямар ч найдваргүй амьдрал дотор Есүстэй уулзсан. Есүстэй уулзсангаа Есүсийн надад өгсөн дулаахан хайр, миний нүглийг аваарч өгсөн энэ бүх зүйлүүдийг бодсон үед миний сэтгэл дотор бол өөр бүх зүйлийг бол бүгдийг устгаж олно. Харин Есүс надад хайртай байсан гэсэн тэр жинхэнэ, Есүс надад ерөөлөл өгсөн тэр жинхэнэ зүйл, Есүс намайг аж аргалтай болгосон гэсэн энэ жинхэнэ зүйлийг бол ерөөсөө устгаж өөр зүйлийг бол устгаж болно. Харин тэрийг бол устгаж болохгүй. Үнэхээр Библи унших болгон аж аргалтай байдаг. Урд нь үнэхээр ертөнцийг харах юм бол хурдан дайн болоосоо энэ даймшигтай дэлхий хүмүүсийн сайн амьдарч байгааг харахаар бүр дургуй өрчлөө гэд ийм гомдолтой сэтгэлээр дүүрэн байдаг байсан. Үргэлж дургуйцаж ингэж ууралдаг байсан. Харин нэгэн өдөр би өөрийгөө харсан үед талархдаг хүн болсон байсан. Есүсийг хүмүүст хэлдэг хүн болсон байсан. Өнөөдөр энэ Библийг унших юм бол
Ерихо руу Есүс дайрч байгаа тийм ээ. Татвар хураагчдын ахлагч Заккай гэдэг хүнтэй уулзсан байгаа. Энэ нь Ерихо хотын татвар хураагчдын ахлагч гэж байна тийм ээ. Ерихо бол тэр үед Ромын эзэмшлийн доор байдаг байсан болохоор бүх татварыг Ромд ингэж дамжиж ингэж авдаг байгаа. Тэгээд би нэг жилд ийм хэмжээний татварыг хурааж яг төлөё гэсэн яг тийм бичгийг Ромд хэлдэг. Тэгвэл Ромын засгийн газар тэгвэл чи ийм татварыг хураагаад манай Ром засгийн газар төлөөрэй. Тэгвэл нөгөө хүн бол Ромын засгийн газраас ингэж хэдэн төгрөг гуйсан тэр нь хамаагүй яа бол өөрөө ингэж татвар тэрнээс илүү хураах боломжтой учраас. Тийм болохоор татвар хураагч нар бол маш их үл тоомсорлогдож нүгэлтэй хүмүүсгээд байн дуудалдаг гэсэн. Харин энэ Заккай гэдэг хүн бол татвар хураагчдын ахлагч байсан. Тэгэд хүмүүс уулзах юм бол хүмүүс татвар хураагчд дургу. Тэгэд ялангуяа энэ Заккай бол намхан хүн болохоор баг хүмүүстэй ч баг уулзч өгөхгүй байсан. Тэгэд өөр мөнгөтэй юм чинь заа гэл би ганцаараа ч гэсэн амьдрч чадна гэсэн бодолтой идэв гэсэн. Харин нэгэн өдөр Ерихо хотыг дайрч авна гэсэн үгийг сонсдог. Тэ Заккай Есүсийн тухай бол олон удаа сонссон боловч нэг ч удаа уулзаж байгаагүй учраас Есүс гэдэг хүн яг ямар хүн юм бэ? Нэг удаа уулзаж үзэх юмсаа гэсэн сэтгэл төрсэн болохоор Есүсийн дайрч өнгөрч байгаа замаар Заккай гарч түүнийг хүлээж байсан. Харин үнэхээр харамсалтай нь Заккай бусдаасаа биеэр бага байсан учраас маш олон хүмүүс цугалтсан байсан болохоор Есүсийг харж чадахгүй байсан. Яавал Есүстэй уулзах вэ? Нэг Есүсийг харах юмсан. Есүстэй нэг уулзах юмсан. Зүр гэрлүүгээ буцдсан бэл өнөөдөр уулзах боломжгүй болоо. Би хитрхийх намхан болохоор нэг дээшээ авирчих газар байхгүй болоо. Жохон дээшээ гарах газар байхгүй болоо. Тэгээд харсан үед тэр газарт инжир мод байсан. Инжир модонд авирх юм бол Есүстэй уулзах чадах юм байна гэсэн сэтгэл төрсөн. Харин энэ хүний ажил маань татвар хураагчдын ахлагч шүү дээ. Харин наамхан тийм ээ. Наамхан зүйлээс болоод инжир модонд авирсан гэж хүмүүсийн одоо чихэн сонсогдох юм бол жоохон муугар яригдж магадгүй гэж санаа зовсмож магадгүй. Харин за бидний амьдралд хэдхэн юмыг л мэдэх юм бол маш амархан болдог. За бидний сэтгэлд маш олон бодол төрдөг тийм ээ. Иохан 13 дугаар бүлгийн 2 дугаар ишлэгийг харах юм бол оройн цагийн үеэр Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Юдасын зүрхэнд диавол хэдийн хийсэн байлаа. Ингэж бичигдсэн байна. Юда бол Есүсийг зүгээр л нэг зарсан биш. Диавол. За бидний нүдэнд бол диавол харагдахгүй тийм ээ, сүнс учраас баригдахчгүй, харагдахчгүй. Манай сүмийн итгэгч нар манай сүмд чөтгөр харагдсан гэд бөө юм болж байсан нэг үе байгаа. Тэг би юу яриад байгаа юм бэ гэж ирсэн. Тэгсэн үед нэг эмэгтэй итгэгч маань чөтгөр сүмээс харсан гэсэн. Тэг тэр итгэгчийг би дуудсан. Яаж харсан юм бэ гэж дуудсан. Шүн айгу орой ингээд 0 орсон гэсэн. Хинч байхгүй үед. Ингээд хаалгаа нээх гэдсэн үед дотор нь нэг хүн байсан гэсэн. Тэгэд орч чадахгүй гадаа хүлээж байсан гэсэн. Гарцаагүй сайхан гэхэд хүн байсан. Тэгээд байж хүлээж агаад хаалгаа тогшсон үед, хаалгаа нээсэн үед хинч байхгүйсэн гэсэн. Тэг бүр амар айгаад бүр амьсгалж чадахгүй бүр айгаад зүгтсэн гэсэн. Тэг би тэрийг сонсоод бүр инээсэн. Тэг би тэр эмэгтэй итгэгчээ та дараа чөтгөртөө уулзах юм бол танд яаж хэлэхэд зааж өгье. Чөтгөрөө удаан уулзаагүй шүү сайн уу гэж хэлээрээ. Өө чи одоо чөтгөр юм уу? Би чамайг анх удаа ойрлаа. Чөтгөр нүдэнд харагдана гэдэг бол сонирм үстэй тийм ямар ч бие хэлбэргүй штэ. Ямар ч дүрсгүй, биегүй тийм ээ. Чи намайг түлхэхэд үстэй, чи намайг түлхэж чадахгүй үстэй.
Чи намайг унгаагач чи унгаач чадахгүй үсттэй. Сүнс бол ямар ч бие байхгүй учраас бид нарыг татагч юм уу түлхэж чадахгүй. Бидний нүдэнд харагдахгүй. Чөтгөр харсан гэдэг маань инээдтэй гацтай инээдтэй зүйл. Чөтгөр бол нүдэнд харагддаггүй. Сүнс учраас сүнс харин гарцаагүй бидний дотор ажиллаж байдаг. Яаж ажиллаа хийдэг вэ гэвэл чөтгөр бол ивэртэй тэд цусаа урсгаад үсээ арзайгаад ийм байдалтай ингэж бид нарыг айлах юм уу? Ийм байж магадгүй. Харин яг үнэндээ чөтгөр бол бидний дотор бодол оруулах ажлыг л хийдэг. Искариот Юдагийн сэтгэл дотор диавол өөр юм хийгээгүй. Есүсийг зарвал сайх юм аа. Мөн голох юм биш тий. Есүсийг зарья. Есүс мэрэгүү ухаан тэм чинь эндээс бултах хэлүү дээ гэд нэг ийм бодол чирэгдсэн болохоор би ядуу штэ. Есүсийг жоохон зараад Есүс өөрөө ингэж мэдээд тэндээс зүхтах хэлүү дээ. Би ингэ нэг заръя л та гэсэн бодлыг оруулж өгсөн байх. Тэгээд Искариот Юда бол тийм бодлыг хүлээж аваад Есүсийг зарах болдог. Тэгээд бид нэр амиа хорлогч юм уу, айл эсвэл гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн үгийг сонсоод үзэх юм бол тэр хүмүүсийн сэтгэл дотор бодоочгүйсэн нэг бодол тэр хүний дотор ороод тэр бодол маань хүнийг чирж авдаг гэсэн. Жишээлбэл бид нар тоглоом тоглох ч юм уу, мөрөөдө тоглоом тоглох ч юм уу, хар тайхманд ингэ донтдог хүмүүс байдаг тийм ээ. Харин хүмүүс яагаад донтож байгаа вэ гэвэл мэдэхгүй учраас донтдог. Би тоглоомд донтсон хүнд асууж үзсэн. Та тоглоом тогломоор байна уу? Тогломооргүй байна уу? Тэр хүн юу гэж хариулж байгаа вэ гэвэл тоглоом тогломооргүй ч гэсэн байгаа. Тоглоом тогломооргүй ч гэсэн байгаа. Энэ нь тодорхой хариулт биш. Би ингээд тоглоом тоглоод байх юм бол яана би бүр хэдэн хоногийн турш тоглоом тоглоно гэд их сургуульд орох бэлтгэлийг чадсангүй штэ. Би ийм байдлаар яваалах юм бол их сургуульд чадахгүй юм штэ. Би болох ёстой штэ гэд. Яана би мөрөөдө тоглоом хийгээд гэрээ алдах шахаж штэ. За би одоо мөрөөдө тоглоом болио. Энэ нь бидний сэтгэл. Би мөрөөдө тоглоомоо тогломооргүй байна гэж болохгүй байх үед харин мөрөөдө тоглоом тоглох сэтгэл маань миний сэтгэл биш. Сатан оруулж өгж байгаа сэтгэл. Сатан биднээс жоохон илүү ухаантай болохоор илүү ухаантай биш хамаагүй илүү ухаантай учраас бид нар хичнээн мөрөөдө тоглоом тоглохоо болио гэж бодсон ч гэсэн энэ үнэхээр сайхан шүү. Энэ үнэхээр гоё юм шүү. Нэг л удаа хийгээд үзье гэд. Яг ингэж сатаныг бодол оруулж өгөх юм бол бүх хүн тэр бодолд мэхлэгддэг. Харин бидний сэтгэлд тэр мөрөөдө тоглоом тогломоор байгаа тэр сэтгэлийг сатан оруулж өгд юм байна гэдгийг мэдэх юм бол яг энэ сатаны сэтгэл юм байна гэдгийг мэдж байгаа юм бол цөөхөн байдаг. Хүмүүс бол ихэвчлэн тоглоом тогломоор байна, мөрөөдө тоглоом тогломоор байна гэсэн сэтгэлийг ихэвчлэн өөрийн бодол гэж мэхлэгддэг. Би чонжуу хорих газраас өөрийн нөхөр болон өөрийн охиныг хутгаар алсан тийм гэмт хэрэгтэнтэй би 2 цагийн турш ярилцсан. Тэр ихч бүр уйлангийн өөрөө яаж нөхрийгөө бас охиныгөө хутгаар алсан тухай надад хэлж өгсөн. Харин би тэр ихчийг харах юм бол өөрийн бодлоор тэднийг алсан биш. Бузар сүнс тийм бодлыг оруулж өгсөн байсан. Үнэхээр амар юм нь одоо Солонгост диаволтой ярьдаг эмэгтэй хүмүүс маш их байдаг. Японд бол бүр ч их байгаа. За та нарын дунд диаволтой уулзж байсан ч юм уу, ярилцж байсан хүн байгаа юу? 1 2 3 хүн байна. За энд маш олон хүн бас диаволтой уулзж үзсэн гэж байна. За нэг ихч маань найзад би найз өндтэй болсон гэсэн. Маш царайлаг найз өндтэй болсон гэсэн. Бас өөртөө маш сайхан хандаж өгдөг болохоор би ад жаргалтай байна гэж хэлж байсан. Тэгээд нэг өдөр тэр эмэгтэй маань
найз нарт хөөе би өнөөдөр та нарт найзандаа танилцуулах уу гэд тэгэл та гэд өнөөдөр тэгвэл та нар манай дээрээ гэд тэг найзууд маань тэр найзын гэрт очсон. Тэгээд найзуудтайгаа ярьж байсан үед гинт тэр найз маань шөнийн 11 цагт ганцаараа ингэж инээнгээ ярьж байсан. Байж байгаад нэг цагийн турш юм яриа л ганцаар юм яриа л байсан. Тэгээд яриагаа дуусгасан гэсэн. Тэгээд нүү найз маань хөөе найзтаа миний найзуудыг сая харсан уу? Өөрийн нүдэнд бол тэр найзууд харагдаж байна. Тэгээд найз маань хэлсэн. Хөөе ямар сони юм бэ? Юу сонин гэж? Хөөе чи найзуудыг ирсэн гэж хэлсэн үед хаалга ерөөсөө нээгдээгүй штэ. Хаалттайсэн штэ. Чи найзуудыг ирсэн гэсэн үед нэг ч удаа хаалга нээгдээгүй штэ. Сонин биш вэ нү? Хөөе чи ямар сүртэй юм бэ? Хаалга нээгднүү нээгдэхгүй нөө тэр нь юу н асуудал юм? Миний найзууд ирэл болоо штэ. Алидийн тэр найз маань диаволд мэхлэгдэж байна. Тээгүү хотод байх үед Тээгүү хотын семинарт очсон нэг эрэгтэй итгэгч маань пастраа миний эмэгтэй дүү жоохон биеийн муу байна гэд тэгээд уулзч өөрөө гэд уулзсан. Харин тэр эмэгтэй эгч маань пастраа би болохгүй гэл ингэ зөвлөгөө өгөө гэсэд үгүй би болохгүй гэж хэлж байсан. Тэгээ би Библийг дэлгээд эгчээ нэг ишлэл уншаад үзээрэй гэсэн үед 1 минут ч болоогүй үед гэд хамраа хорхин унтаж байсан. 1 минутын дотор. Инээдтэй агац тий. Тэгээ би эгчээ энийг уншаарай гэсэд ёо байлаач гэж бүр хараал үг хэлж байсан. Тэгээ хажууд нь байгаа тэр цөтгөр шүглсэн хүний нөхөр нь бүр гайхаад чи галзуурсан уу гэд. Тэгээ бүр нөгөө цөтгөр шүглсэн мэн бүр хашгираал ойрлоо л гэсэн. Чимээг байгаа чи гэд. Тэрийг харсан нөхөр маань бүр хамгийн их гайхсан нөхөр байсан баг. Би бол цөтгөр шүглсэнтэй маш олоод уулзч байсан болохоор нэг гайхаагүй. Тэгээ би тэр эгчийн нөхөрт та одоо ажил руу явах ёстой юу гэсэд ажил руугаа явах ёстой гэсэд та 3 өдрийн чөлөө авах боломжтой юу гэсэд авах боломжтой гэд тэг 3 өдрийн чөлөө авсан. Тэг пастраа би 3 өдрийн чөлөөг авчлаа гэд. Нөхөр нь эхнэрийг анхудаа тэгж цэцгэр шүглээд хашгирч байгааг хараад гайхсан гэсэн. Тэгээ манай сүмд нэг хоосон өрөө байсан болохоор за та нар 3 өдрийн турш энд хоноглоорой. Тэгвэл би өглөө орой та нарын төлөө залбирч өгье гэсэн. Тэгээ дараагийн өдрийн өглөө манай сүмийн итгэгч яг тэдний өрөөдлөө орсон үед нөгөө цэцгэр шүглсэгч маань эдэр дахиад ирж штэ. Чимээг байгаа ч гэж чимээг байгаа ч гэд хаширч үсэн гэсэн. Тэгээ бид нэр тэр чөтгөр шүглсэгчийн төлөө залбирч өгсөн. Би тэр чөтгөрт ингэж хэлсэн. Чи тэр эгчийн биеэс гарах ёстой. Нөгөөдөр гарья. Хин чамайг нөгөөдөр гаргасан. Одоо шууд гар гэж хэлсэн. Яг тэрний дараагийн өдөр би нэг ажилтайсан болохоор нэг ажлаа дуусгаад очисон үед тэр эгч нөхөртөөгөө цэцэгний хажууд сууж ярилцсан үед сэтгэл нь тайван байсан. Тэрнээс өмнө нөхөр нь яг ажил руугаа явсан яг тэр цагт чөтгөр нь орж ирээд ажлаа хийсэн байсан. Харин үнэхээр тэр чөтгөр маань аимшигтэй дүр төрхөөр бидний өмнө гарч ирдэг юм биш. Тэр бузар сүнс маань үнэхээр аимшигтэй юм нь юу вэ гэвэл ойрд хэд хэдэн хүмүүс манай сүмийг мөнгө луурдсан гэсэн хүмүүс байсан. Тэгж худлаа мэдүүлэг өгсөн байсан. Харин маш их хугацаа өнгөрөөд яаж байгаа тэр хүмүүстэй ингэж уулзсан бол тэдний оюун санаа нь маш их муудсан байсан. Бараг сэтгцийн өвчтөй хүн болсон байсан. Олон хүн бид нарыг тэгж худал мэдээгээр мэдүүлсэн олон хүн тийм болсон байсан. Бузар сүнсний удирдамжийг авах юм бол айжмажмаар тийм болохоос аргагүй байдаг. Харин зөвхт хүмүүс бол бузар сүнс юм байна гэдгийг маш хурдан олж харж мэдрэх боломжтой байдаг.
сайн мэдээ хийх үед саад хийдэг бидний сэтгэл, эзний ажилд эсэргүүцэж байгаа сэтгэл, сүмийн өмнө итгэж чадахгүй байгаа сэтгэл, эдгээр сэтгэлүүдийг байнга бузар сүнс оруулж байдаг. Харин бидний бодол бол уулна. Бидний сэтгэл бол бидний сэтгэлд нээжж ижил бидний сэтгэл тийм ээ. Харин сатан бол бид нар хүсэхгүйсэн ч гэсэн байнга бодлыг оруулж өгдөг. Тэр нь бидний бодол биш шүү. Би үнэн хүнээр амьдрмаар хахад байнга хойрч байгаа амьдралаар амьдарч байгаа амьдрал. Энэ нь яагаад ийм байгаа вэ гэвэл бузар сүнсээс болж байгаамаа. Бузар сүнс болон эзний сүнс үргэлж дайндаж байдаг. Харин бид нар хэний үгийг сонсож байна? Тэрнээс хамаарат бидний амьдралын хувь заяан шийдэгдэнэ. За энд Закхай гэдэг хүн байна тийм ээ. Энэ Закхай гэдэг хүн Есүстэй уулзахыг хүссэн. Харин үнэхээр намхан байсан учраас харин ч намхан учраас хүмүүсээс ичиж байсан боловч за би ч гэсэн намхан л та. Харин надаас намхан байсан юм шиг үлээ. Би нэг өндөр сурвалжлагчтай ингэж сурвалжлага авч байсан үед намхан хүмүүс агуу ажлыг хийдэг гэсэн гэд мэдээнд намайг тэгж ицсэн байсан. Яагаад тэгж ицсэн бэ гэвэл нөгөө сурвалжлагч нь бол надаас илүү өндөр учраас тийм ээ. Өндөр хүн учраас л намайг намхан гэж ярьсан шүү байна. Харин би одоо хоёр давхурт та эндэр дээр байгаа болохоор та нараас хамаагүй өндөр харагдаж байгаа л да. Харин за бузар сүнс бидний сэтгэл дотроос Бурхны сэтгэлийг мэдээд за би одоо хичээлээ хийх ёстой, үнэнч амьдрах ёстой, нүгэл үйлдэж болохгүй гэд тэгж бодох юм бол сатан бол хэзээч биднийг зүгээр орхидоггүй. Биднийг хар таймах татуулахын тулд, тоглоулахын тулд, бүрийтэй тоглоулахын тулд бидний сэтгэлийг удирдах байдаг. Тийм хүмүүст тийм бүрийтэй тоглоодой битгий хар тамхи тат гэд ийм үг бол ямар ч хүчгүй үг байдаг. За бидний тодорхой мэдэх ёстой юм нь юу вэ гэвэл за эхнэр нөхрийн хооронд ч гэсэн бузар сүнс ажиллаа хийдэг. Нөхөр хайр татам үнэхээр хөөрхөн үнэхээр баярлдаг боловч гинт эхнэрийг харах юм бол дургүй хүрэх үе байдаг. Эдгээр зүйлүүд маань бүгдээрээ бузар сүнс ажиллаа хийж байгаа болохоор юм байгаа. Нэг ихч ингэж хэлж байсан. Нөхөр нь ажил руугаа яг явхаас өмнө өглөө маш их хэрэлдсэн гэсэн. Тэгээд нөхөр нь ажлын цүнхээ бариад бараг зогсож байгаа юм шиг гарсан гэсэн. Тэгээд гэртээ ганцаараа гэрээ цэвэрлж жаад өө ястаа нэрээ гэд тэр ихч маань аяг тав угаасан гэсэн. Эмэгтэй хүмүүс бол аяг тавыг угаах маш сайн гэж хэлж байсан. Яагаад гэвэл аяг тавыг угаагаад байх юм бол маш олон ингэж бодол маань намддаг гэсэн. Гэрээ цэвэрлэх ч юм уу тийм ээ. Харин бидний сэтгэлийг илүү намдаад чадах зүйл нь Библийг унших. Тэрнээс илүү бидний сэтгэлийг намдаад чадах зүйл нь Бурхны үгийг сонсох. Бурхны үгийг сонсвол бидний сэтгэл илүү дулаахан болдог. Энэ Закхай гэдэг хүн Есүстэй уулзмаар байсан. Харин уулзах ямар ч арга зам байхгүйсэн. Есүсийн нэг царайг хармаар байсан боловч намхан байсан болохоор маш олон хүмүүс цугалсан байсан. Тэгэд доогуур мөлхөж гардыг мүү гэж бодсон байсан баг. Харин Закхай бол тэгээгүй. Бид нар бол жоохон байхдаа бол тэгдэг байсан. Харин тэрэнд инжир мод байсан. Инжир мод байсан болохоор инжир модны дээгүүр авирах юм бол Есүстэй уулзах боломжтой юм шиг байна гэд. Харин би татвар хураагчдын ахлагч штэ. Харин би ийм олон хүмүүсийн өмнө инжир модонд авирах юм бол олон хүмүүс намайг доромжлох юм шүү. Өө тэр одой хүн гэд Есүсийн нэг царайг харах гэж инжир модон дээр авирч байгаа мүү гэд сатан бол гарцаагүй Закхайгийн бодолд битгий модны дээр авир чи ичгэвтер байдалд орно штэ. Нэг сандал аваад ирэж тий ичмээр юм бэ гэд. Харин Закхай бол сатан хичнээн ийм үгийг хэлсэн ч гэсэн би Есүсийг тухай сонсч ирсэн. Харин Ериход ирсэн гэсэн энэ боломжоор би уулзахгүй юм бол би дахиж уулзах чадахгүй штэ. Би намхан юмнаас болоод
Есүсийг харж чадахгүй байна гэдэг бол үнэхээр харамсалтай зүйл ч дээ. Намайг намхан гэдгийг угаасаа бүгдээрээ мэдж байгаа. Би татвар хураагч гэдгийг бүгдээрээ мэдж байгаа штэ. Жохон ичвтер байдалд орвол яад юм бэ? Би угаасаа намхан штэ гэд. Тэгээд инжир модонд авирч Есүстэй уулздаг. За энэ дэлхийд бол бузар сүнс үргэлж Есүстэй уулзахгүй тулд ийм бодлыг оруулж өгдөг. Бэдцаад цөөрөмд Есүс ирдэг. Есүс ирсэн үед Бэдцаад цөөрөмд маш олон өвчтөе хүмүүс байсан. Харин бузар сүнс бол маш олон өвчтөе хүмүүсийг Есүстэй уулзуулахгүй тулд Тэнгэрэлч улсыг хөдөлгөх үед төрүүлж орсон үнийг эдгэн гэж хэлээд тэр бузар сүнс тийм ээ бүх хүмүүсийн хартсыг цөөрөм рүү л харуулж цөөрөм рүү харна гэд бүх хүмүүс бүр хаангуй цөөрөм рүү харж исэн үед Есүс хажуугаар өнгөрсөн үед Есүс бараг ирснийг ч хүмүүс мэдэхгүй сууж байсан. Ийм маягаар бузар сүнс бидний дотор ажиллаа хийж Есүсийн өмнө гарах боломжийг үргэлж хааж байдаг. Харин үнэхээр гайхалтай юм нь юу вэ гэвэл ганцхан бузар сүнс ажиллаа хийдэг биш. Эзэн ч гэсэн ажиллаа хийж байдаг. Бузар сүнс ийм байгаа ч гэсэн би инжир модонд гарахаас ч ичж штэ би намхан штэ хүмүүсийн өмнө ичвтер байдалд орвол яах юм бэ гэд. Ийм олон бодол төрсөн байж магадгүй. Харин үгүй ээ. Би өнөөдөр Есүстэй үнэхээр уулзмаар байна. Би угаасаа намхан гэдгийг хүмүүс мэдэж байгаа зүйл. Ичвтер байдалд орно гэвэл орё. Би татвар хураагчдын ахлагч болоод бүх хүмүүс намайг эсэргүүцэд угаасаа надад дургүй штэ. Би нэг Есүстэй заавал нэг уулзмаар байна. Жохон ичвтер байдалд орох юм бол яад юм бэ? Тэгээд инжир модон дээр авирдаг. Хуучин гэрээний Эстер библийг уншаад үзэх юм бол Хааман Мордхой хоёр харьцаан бүтэсэн тийм ээ. Тийм Мордхойг алах гэж яж хагаад Мордхой юудэ хүн гэдгийг мэдсэн. Хааман Мордхойг алахын тулд бүх юудэчүүдийг алъя гэд 12 сарын 13-ны өдөр алах гад тэр өдрийг яг алах өдрийг томилсон байдаг. Тэгээд Ахасвер хааны өмнө очиж хэлдэг. Хаа минь ээ. Таны нэг үндэстэн байгаа. Тэдний одоо үндэс маань өөр болохоор тийм хүмүүсийг амьд үлдээх юм бол ямар ч хэрэгцээгүй. Би 70 мянган мөнгийг төлөё. Энэ хүмүүсийг бүгдийг ус туулыг зөвшөөрөөч гэд. Тэгэд Хааманы хэлж байгааг сонсоод тэр мөнгөд чи зур аваа. Тэр хүмүүсийг устгаж олно гэд. Тэгэд өөрийн тамхт бүгжийг Хааманд өгдөг. Тэгээ Хааман зарлиг бичээд 12 сарын 13-ны өдөр бол бүх юудэчүүдийг алж тэдний бүх эд хөрөнгийг хурааж гэд Ахасвер хааны тамгийг дарж зарлалын самбарт болгон дээр наадаг. Тэгээд бүх юудэ хүмүүс өөхөх шахсан. Яагаад вэ? Хааны тамг дарагдсан болохоор 12 сарын 13-ны өдөр яана бид нар бүгдээрээ өөх юм биш үү? Яг тэр үед Мордхой хатан Эстерт очиж хэлдэг. Эстрээ. Чи хааны өмнө очиж энийг хэллээрээ. Тэгээд бүх юудэчүүдийг авраарай гэж хэлдэг. Харин Эстер хааны өмнө гармаар байгаа боловч хаан байгаа ордонд бол хаан дуудагдаагүй ямар ч эрэгтэй эмэгтэй хүн бол шууд өөхөөс аргагүй байдаг. Харин би хаанд дуудуулаагүй 30 хоног болж байна. Тэгэд Эстер хаан дуудаагүй очих юм бол өхөн гэдгийг мэдсэн болохоор үнэхээр дарамттай байсан. Харин Мордхой юу гэж хэлдэг вэ? Хааны ордонд байгаа чи бүх юудэчүүдээс илүүтэйгээр бултарч чадна гэж бүү санаарай. Учир нь хэрв чи энэ чимээгүй байх юм бол
Юдэчүүд өөр газраас аврал авнаа. Харин чи болон чиний эцгийн гэр бол сонин шүү. Чиний хааны эрх дараханд хүрсэн нь энэ цагийн төлөө юм билүү хэн мэдэх вэ? Энэ үед Естер хааны өмнө дуудагдаагүй үед очих юм бол үнэхээр аална. Хаан намайг дуудаагүй 30 хоног болсон. Харин хааны ордонд очсон үед хаан ан хийхээр явсан ч юм уу, айл эсвэл гадаадаас ирсэн хүмүүстэй хуурал хийж байгаа ч юм уу. Хэрвээ хаан байхгүй бол би шууд үхэн штэ. Үнэхээр тэр үеийг сонсох үед дарамттай байсан. Харин Мордекайгийн хэлсэн үгийг сонссон. Чи хааны ордонд байгаа чи бүх юудэд илүүгээр мултар шатна гэж бүү санаарай. Хэрв чи нэг чимээгүй хэм бол юудэ хүн өөр газараас аврал авнаа. Чи болон чиний эцгийн гэр сүнэн. Чиний хааны эрх дараханд хүрсэн нь энэ цагийн төлөө чинь билүү хэн мэдэх вэ? Энэ үед Естер сэтгэлээ өөрчилдөг. Тийм ээ. Бурхан биднэртэй хамт байгаа штэ. Бурхан бол юдэчүүдийн хаан шүү дээ. Тэг Естер хэлдэг. Би 3 өдрийн турш мацаг барьж хааны өмнө очиё. Та ч гэсэн бүгдээрээ яг ийм байдлаар мацаг барьж миний төлөө залбирч өгөөрэй. Хэрв би үхэх бол үхнэ гэд тэгж хааны ордны хаалхыг нээдэг. Библийг унших юм бол хааны өрөөний өмнө яг зогсож байсан гэсэн байгаа. Яг өрөөний өмнө зогсож байсан үед өөдөөс хаалга нээгдэж байсан. Тэрийг хараад бүр хаан маш их гайхсан. Хэн бэ? Яа миний тушаалгүйгээр миний өрөөний хаалгыг нээх юм бол үхэн штэ. Энэ хэн бэ? Хэн бэ? Хаалга аажим нэгдсэн үед маш үзэсгэлэнтэй хатан Естер гарч ирсэн. Хаан тэрийг хараад маш их гайхдаг. Үгүй хатан Естер юунаас олж айн насаа золиослж үхэн гэдгийг мэдсэн боловч яагаад орж ирсэн бэ гэд шууд өөрийн очирт алтан таягаа сунгдаг. Тэгээд хаан Естерт асуусан. Хатан Естер минь ээ. Чамайг юу зовоож байна? Чи юу хүсэж байна? Хаанд улсын талж байсан чамд өгөх болно гэсэн. Естер энэ үгийг сонсоход үнэхээр их талархсан баг тийм ээ. Тэгэд Естер сүлд нь хаанд хэлдэг тийм ээ. Тэгээ юудэчүүдийг авраад хаа маань ингэж өгдөг. Ийм байдлаар өөрчлөгддөг. Бид нар энэ дэлхийд зөвөр л амьдарснаас Есүсийн өмнө гарах юм бол бидний нөхцөл байдал яг үүнтэй адилхан бүгд өөрчлөгдөх болно. Яйрогийн охин ч гэсэн өгсөн үед Есүсийн өмнө гарсан үед амьдрах болдог. Завхаарчаа баригдсан мөхтэй үхээс аргагүй байсан үед Есүсийн өмнө очсон үед амьдрах болдог. Есүс бол ийм ажлыг хийдэг. Тийм болохоор бидний сэтгэл Есүсийн өмнө хандаж Есүс рүү очих юм бол сэтгэлээсээ Есүстэй харилцаж эхлэх юм бол Есүс бидний сэтгэлийг удирдах маш гайхалтай замаар удирдах болно. Би пастор байгаа. Гэртээ харих юм бол өглөө босоод өөрөөр Библийг уншаад өглөөний хоолоо идээд семинар эхлүүлэхээс өмнө пасторуудын цуглаанаа хийгээд үдээс өмнөний цуглаанаа дуусгаад зөвлөгөөний цаг тэгээд зөвлөгөө өгөөд өдрийн хоолоо идээд зөвлөгөө өгөөд тэгээд дахиад үдээс хойш сурвалжлагч нараас сурвалжлага аваад миний нэг өдрийн хөтөлбөр маш их заагүй байдаг. Би ингээд хүмүүстэй уулзах нь би Есүсийн нэрээр уулзж байгаа болохоор уулзж байгаа хүмүүсийн сэтгэл дотор Есүсийн сэтгэлийг дамжуулж өгөөд тэр хүн Есүсийн сэтгэлтэй уулзах юм бол завхаарчаад баригдсан мөхтэй үхээс аргагүйсэн боловч Есүстэй уулзаад амьд үлдсэн шиг 38 жил өвчтэй хүн
алхаж чадахгүй байсан боловч алхаж чадж байгаа шиг, Яирогийн охин үхсэн боловч амьдарч байгаа шиг. Та бүхний сэтгэлээр Есүстэй уулзах юм бол тэр Есүс бол гарцаагүй та бүхний сэтгэл дотор шин сэтгэлийг оруулж өгч ямар ч нөхцөл байдал байсан хамаагүй үнэхээр ерөөлтэй сайхан замаар удирдах өгнө. Би үнэхээр юу ч биш хүн боловч би залбирсан үед эдгэрсэн хүн ч гэсэн байгаа, өөрчлөгдсөн хүн ч гэсэн их байгаа. Үнэхээр намайг залбирах үед хүмүүстэйгээ сэтгэлээсээ уулзах замыг нээж өгсөн. Тэг уулзсан хүмүүстэйгээ ярилцсан үед Есүсийн сэтгэлийг дамжуулж өгсөн. Тэгсэн үед тэр хүний дотор байгаа хараал, айдас бүгдээрээ зайлж байхгүй болсон. Захаарч баригдсан эмэгтэй рүү хэдэн зуун чулуу шитгэж хүмүүс хүлээж байсан. Тэгээд яг тэр захаарч баригдсан эмэгтэйгийн толгой, чээж, мөр бүгдийг чулуугаар цохиж, цусаа урсгаж үнэхээр үхээс аргагүйсэн боловч тэр үед Есүстэйгээ уулзсан. Үнэхээр гайхамшигтай юм байх боломжгүй зүйл байсан боловч хэдэн зуун мянган чулуу тэр их чулуу Есүсээр дамжуулан нэг жишээрхэг тэр эмэгтэй рүү шидэгдээгүй. Бүгдээрээ чулуугаар газарт хаяж бүгдээрээ зогтсон. Дараа нь Есүс тэр эмэгтэй хоёулаа уулздаг. Есүс чамайг буруутгаж байсан хүн байна уу? Чамайг шийтгэх хүн байна уу гэж асуудаг. Тэр эмэгтэй доошоо орж исэн үед тэр эмэгтэй тонгоож байсан болохоор дээшээ толгоо өндөлгөөд эргэн тойрноо харсан үед өөрлөгөө чулуу шитгэж байсан тэр бүх чулуу нь газарт унаад нэг ч хүн байхгүй бүгдээрээ явсан байсан. Тэгэд Есүст эзэн минь байхгүй байна. Тэгээ Есүс ингэж хэлдэг. Би ч чамайг шийтгэхгүй. Дахиж бүү нүгэл үйлд. Заккай гэгч хүн Есүстэй уулзахын тулд намхан учраас инжир модны дээр гарахаас аргагүйсэн. Харин ч намхан гээд хүмүүст ичвтер байдалд ороод ахад Есүстэй уулзахын тулд инжир модны дээр гарах юм бол хүмүүс юу гэж доогтлох болоо. Тэр одоо юм. Одоо тэр юу игээд байгаа юм бэ гэд нэг иймэрхүү дарамт их байсан байх. Сатан бол битгий дээшээ авир гэрлүүгээ хайр одоо бол гэд ийм бодлыг оруулж өгсөл ах. Харин Бурхан Заккайгийн сэтгэл дотор Есүстэй уулзах юмсан. Есүсийг нэг харах юмсан. Есүстэй нэг ярилцах юмсан. Ийм сэтгэлд дүүрэн оруулж өгсөн. Өөрийн дотроос төрж байгаа тэр бүх бодлыг хаяад сатанаа зайл гэж хэлээд инжир модон дээр авирсан. Есүс тэр холлоос алхаж ирж байгаад Заккайгийн урд ирсэн. Тэг Есүсийг илүү ойрч харах гад толгоогоо өндөлгөөд сайн харж байсан боловч сайн харж байсан үед Есүс Заккайтай яг нүднүүдээрээ таарсан. Эзэн бол Заккайг мэдж байсан. Заккай намайг харахын тулд ирсэн юм байна. Надтай уулзахыг хүсэж байгаа юм байна. Тиймээ сайн иржээ. Би чиний сэтгэлд шин сэтгэлийг оруулж өгье. Чанд байхгүйсэн шин ертөнцийг нээж өгье. Есүс үнэхээр найрсаг хэлж өгсөн. Заккай бууж ир. Өнөөдөр би танайд очиж амармаар байна. Хоногломоор байна гэдэг. Тэрийг сонсоод үнэхээр их талархсан. Өөр хүмүүс бүгдээрээ намайг татвар хураагчгээд хинч над руу харахгүйсэн харин өнөөдөр бүр манайд ирнэ гэж байна штэ. Үнэхээр сэтгэл нь халуун өргөсөн. Тэгэд Есүс оройн ирээд мэдээж хоол идсэн бах тийм ээ. Бас маш их юм ярилцсан байх. Заккайгийн дотор Есүс орж ирсэн. Заккайгийн сэтгэл дотор урд нь байхгүйсэн Есүс Заккайгийн гэрт орж. Заккайгийн сэтгэл дотор Есүс орж ирсэн чинь
Түүний сэтгэл өөрчлөгдөж эхэлсэн. Закхай юу гэж хэлдэг вэ? Ингэж хэлдэг. Закхай зогсоод эзэн хараач өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрв би хэн нэгнээс заллан авсан байвал түүнийгээ 4 дахин нугалж эргүүлэн өгнө. Урд нь мөнгнөөс олж бусдыг луйрдаад заллаад тэгж амьдэрсэн. Харин Есүс гэрт нь ирсэн чинь Закхайгийн сэтгэл ч гэсэн Есүсийн сэтгэлээр дүүрээд эд хөрөнгөний хагасыг би ядууст өгье гэж хэлдэг. Тэрийг би маш хэцүү олсон мөнгө штэ. Харин юу гэсэн бэ? Хэн нэгнээс заллан авсан байвал түүнийг 4 дахин нугалж эргүүлэн төлөё гэдэг. Тэд Есүс түүнд хэлдэг. Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Авраамийн хүү мөн. Ийм гайхалтай ёроолыг авдаг. Хайрт итгэгч нараа, бид нар бол эзнийг гараар байрах, нүдээр харах, утсаар ярих ч юм уу тэгэх боломжгүй. Үнэхээр Самсон ухаалаг утасны кампанид гуйгаад Тэнгэрийн улстай ярих тийм утас гаргаж өгөөч гэж гуйвал тийм ээ. Тэгвэл хэд хоногийн өмнө нас орсон итгэгч нартай ч гэсэн утсаар яриад, нас орсон аав ээжтэй ч гэсэн утсаар яриад тэгвэл хичнээн сайхан юм бэ тийм биз дээ. Тийм нэг гар утастай болчих юм бол 1 минутанд 100,000 вон гэх тийм ээ. Тэгвэл их мөнгө олох тийм ээ. Заав тана аав нас орсон тана аавын утасны дугаар юу вэ гэдээ Тэнгэрийн улс руу утсаар яриад ааваа таныг нас орсны дараа бид нар сайн сууж байгаа. Бүр ааваа та одоо тамд байгаа юу? Диваажинд байгаа юу? Бид диваажинд байлгүй байт юм бэ? Та нар Есүс итгэж байгаа сте. Тийм ээ. Тэгвэл би та нар санаа зовх юм байхгүй юм байна гэд. Үргэлж доороос уйлж байгаа хүмүүсийн дуу сонсогч сайн мэдээ тараагаарай гэд. Тэгж яг нас орсон хүмүүстэй утсаар ярьж чадах юм бол сорилтонд орох хүн байхгүй бах тийм ээ. Харин тэгсэн ч гэсэн сатан бол биднээс хамаагүй ухаантай учраас сорилтонд орох хүн бол байж л таарах бах. Яг үүндээ бид нар бол үнэхээр Есүст итгэх боломжгүй хүмүүс, үнэхээр над шиг хүн, та бүхэн шиг хүн. Сатан үргэлж Есүсийг эсэргүүцээд Есүст итгүүлэхгүй байдаг. Харин эзний ариун сүнс бидний дотор ажиллаа хийж, биднэрт хүчийг өгч ажиллаа хийж байдаг. Илч Паул Ром руу явах гэж байсан. Ромд бол үнэхээр сайн мэдээ сонсох ёстой олон хүмүүс байсан. Харин Паулыг сайн мэдээ тараахаас саад хийхин тулд хүчтэй шуурга өгөөд баян ингэж зөв бэрхшээлүүдийг өгдөг. Тэгсэн ч гэсэн Илч Паул бол Ром руу очиж Ромын иргэдэд сайн мэдээ тараад Христийн эсэргүүцэл Константинус байх үед Ромын иргэний 3/1 нь христчин хүн болсон гэсэн байгаа. Үнэхээр гайхалтай зүйл болсон. Бид нар ч гэсэн дэлхийд даяар явж сайн мэдээ тараахад үнэхээр баяртайгаа юм нь юу вэ гэвэл ямар ч хүн байсан Есүст итгэснээр гэм нүглээс уучлагдаж өөр хүн болж байсан. Бузарт заваа нүгэлтэй хүн зөвхт хүн болж байна. Энэ агчлуудыг хийж байгаа эзнийг харахад үнэхээр гайхалтай. Та бүхэн одоо энэ цагт ч гэсэн ажил хийх үед ч гэсэн унтах үед ч гэсэн Бурхан та бүхний дотор ажиллаа хийж байгаа шүү. Бурхан та бүхнийг сайн мэдээний тал руу, Бурханы тал руу үргэлж тасралтгүйгээр бидний сэтгэлийг удирдах авч байгаа. Харин нөгөө тэгүр сатан бол үгүй болохгүй. Өнөөдөр та нар 100 халах ёстой. Бүтэн садар юу гэж сүмрэн явдсан бэ гэд иймэрхүү маягаар үргэлж махан биелэг замаар завхарсан замаар үргэлж бидний сэтгэлийг удирдах байдаг. Харин сатан үргэлж ингэж ажиллаа хийж байгаа боловч Бурхан сатанаас илүү мэргүү ухаантай эзэн учраас эзэн та бүхний дотор ажиллаа хийж та бүхэн эзэн рүү харж үнэхээр эзэн рүү сэтгэлээ хандах юм бол эзэн үргэлж та бүхний сэтгэлд шин сэтгэлийг оруулж өгөх болно. Закхай
амьдралдаа ерөөсөө ингэж амьдарч байгаагүй. Татвар хураагчаар амьдарч байгаа тийм ээ. Есүс ирнэ гэдгийг сонсоод нэг Есүсийг харах юмсан гэд харин маш олон хүмүүс сугалсан. Тэгээд намхан учраас харж чадахгүй байсан. Тэг инжир модны дээр авирыг гэж бодохоор ёо би намхан штий. Хүмүүсийн минь ичвтер байдалд орох юм шүү гэд маш олон бод төрсөн байж магадгүй. Харин би өнөөдөр Есүстэй би уулзмаар байна гэд инжир модон дээр авирдаг. Тэр Есүс эсэн биз дээ. Над руу ирж байна штий. Тэгээд Есүсийг инжир модны уур зогсоод Закхай түргэл буугаад ир. Өнөөдөр би танай гэрт очих ёстой. Үнэхээр зүүд шиг юм болсон. Закхай бол Есүсийг хармаар байсан болохоор тийм жоохон сэтгэлээр модонд авирсан. Харин эзэн бүр Закхайгийн гэрт хоногломоор байна гэж хэлсэн. Есүс Закхайгийн гэрт ирсэн үед Закхайгийн сэтгэл үнэхээр өөрчлөгдсөн. Түүний эд хөрөнгө үнэхээр эзний өмнө ичвтер байдалд оруулж исэн. Тэд юу гэдэг вэ? Эд хөрөнгөний хагсыг би ядуусдаг ёо. Хэн нэгнээс заллан авсан байвал би түүнийг 4 дахин эргүүлж нугалж төлөё гэж хэлдэг тийм ээ. Үнэхээр гайхалтай. Би Ёнчон хотод семинар хийж агаад нэг хүн аврал авсан. Тэр хүн бол сүмд явж байсан боловч нүглээс болоод үнэхээр зовж байсан боловч жинхэнэ сайн мэдээг сонсоод аврал аваад үнэхээр их баярлсан. Тэгээд өөрөөр сүмээс үгээд сонс дуусаад гэртээ очиод эхнэр нунтаж байсан гэсэн. Тэгээд эхнэрийгээ сэрээгээд эхнэрээ би сая гин нүглээс суужлагдлаа гэсэд тийм үү яаж гин нүглээс суужлагдсан бэ? Би зааж өгөхгүй гэл тоглоомор тэгсэн гэсэн. Тэгээд дараагийн өдөр эхнэрийгээ бас сүмд агуулж ирээд эхнэр нь ч гэсэн сайн мэдээ сонсоод аврал авсан. Тэр удирдагч одоо сүмийн удирдагч байгаа. Үнэхээр өндөр. Тэгээд уйман өвчтэй хүн боловч нэг амар уйман өвчтэй хүн шиг ингэж харагддаггүй. Тэгээд маш царайлаг хүн байгаа. Тэгээд тэр итгэгч ингээд инээж байгаа царайг харах юм бол үнэхээр сайхан байдаг. Тэгээд дараагийн өдөр тэр удирдагч эхнэрт ингэж хэлсэн гэсэн. Эхнэрээ. Би одоо хүртэл үнэхээр буруу амьдэрсэн байна. Би одоо хүртэл эд хөрөнгөө цуглуулна гэд заавгүй амьдэрсэн. Би ийм агуу том аврал авсан байхад би одоо Есүсийн төлөө нэг амьдармаар байна. Өнөөдрөөс эхэлж би ямар ч ажил хийсэн эхнэрээ та битгий миний хийж байгаа ажилд эсэргүүцээрэй. Үгүй би таны хийж байгаа ажилд эсэргүүцэж байгаагүй штэ. Үгүй харин тийм л дээ. Тэгээд яг утсаа бариад тэгээд тэр хүн бол дахиад хичээдэг хүн 6,000 дахиад хичээдэг. Тэгээд эхнэрээ бид нар 3,000 дахиагаар бол хангалттай хоол мөнгө олж идэж чаднаа гэд шууд 3,000 дахиагаа зарсан гэсэн. Тэгэд 3,000 дахиад зарсан тэр бүх мөнгийг цүнхэндээ бүгдийг яг ингэж хийгээд аялал хийсэн гэсэн. Хаашаа хийсэн гэвэл удирдагч нь найзууд руу очсон гэсэн. Найзаа сайн уу гэд Ким сайн уу? Юу болсон гэд харин би чам нэг юм хэлмээр байна гэд юу хэлмээр байгаа юм бэ? Би гим нүглээс уучлагдсан. Манай сүмийн Павгокс пастрийн семинарт оролцоод бүгдээрээ аврал авсан. Урд нь хичнээн гим нүглээс уучлагдъя гэж хичээсэн ч гэсэн аварч чадахгүй байсан. Харин би одоо аврал авсан. Чи гим нүглээс уучлагдаагүй зү? Семинараа зохион байгуулаарэ. Би Павгокс пастрийг урьж өгье. Үгүй ээ, манай сүмийн санхүүгийн дутагдлаас болоод семинар зохион байгуулах боломжгүй байна. Харин би чам яг тэгж хэлнэ гэж бодсон юм а гэд нөгөө авчирсан цүнхээ нэгээд мөнгөө гаргаад за ийм мөнгө байвал семинар хийх боломжтой тийм ээ. Тэгвэл би номлогч пастрийг урья гэд. Тэгээд 7 сүмд тэр оны энэ амар 7 сүмд очиж би семинар хийсэн. Маш олон өмөвчтэй хүмүүс аврал авсан. Харин тэр удирдагч маань яг тэр ондоо
нас орсон байгаа. Маш эрүүл байсан боловч. Тэр удирдагч өөрийгөө нас барна гэж мэдж байсан биз дээ. Тийм болохоор 2 жилийн турш үнэхээр сайн мэдээгийн төлөө үнэхээр хичээнгүйлэн эзний өмнө сайн мэдээгийн төлөө амьдэрсэн. Тэгээд би оршуулгын үйл ажиллагаанд явсан. Би амьдралдаа анхудаагаар оюун өвчтөе хүмүүсийн оршуулгын газар руу явсан. Оршуулгын газар явхад үнэхээр их айсан. Эрүүл хүн оюун өвчтөе хүнийг оршуулгын газарт явна гэвэл жоохон айж байсан. Харин би тийш очиж сайн мэдээ тараагаад залбирч өгсөн. Хайрт Ким Гонён удирдагчаа. Есүс Христийн цусаар гимнүглээс уучлагдаад Есүсийн төлөө 7 сүмд үнэхээр маш олон сүнсийг аврахад ажилласан. Тэр удирдагч бол миний бодлоор нас барна гэдгийг мэдэж байсан юм шиг үлээ. Тэгээд 6,000 дахиатай амьдралаа дуусгасан байвал үнэхээр ичгэвтер байдалд орно үстэй. Тэгэж өөрийн 3,000 дахиагаа зараад эзний өмнө сайн мэдээгийн ажлыг хийснийг бодохоор үнэхээр баяртай байдаг. Тэр итгэгч бол үнэхээр царайлаг, үнэхээр сайхан сэтгэлтэй, үнэхээр сайхан хүн байсан. Би тийм хүмүүсийг харахаар үнэхээр их атаархдаг. Үнэхээр бидний сэтгэлд ийм Есүс орж ирэх юм бол энэ Закхай гэгч хүн мөнгө олоход бол үнэхээр ухаангүй мөнгө олдог хүн байсан. Харин юу гэсэн бэ? Өөрийн хөргөний хагсыг би ядуус өгөө. Хэрэв би хэн нэгнээс зайлан авсан байвал түүнийгээ 4 дахин дуугалж эргүүлэн өгье. Энэ бол урдийн Закхай биш байсан. Мөнгөний боол болж төрөмний боол болсон хүн биш байсан. Үнэхээр Есүсийн сэтгэлийг хүлээж аваад Есүсийн сэтгэл урсаж Есүс шиг хүн болсон энэ Закхайгийн дүр төрхийг харах боломжтой байна. Маханбын дуур хүслийг дагаж, баяр хөөргийг дагаж бид нар өдөө хүртэл амьдарсан. Харин Есүстэй уулзах юм бол Есүс бидний сэтгэлд шин сэтгэлийг уруулж өгдөг. Завхаарж байгаад баригдсан эмэгтэй Есүстэй уулзах шин сэтгэлтэй болоод Лазарын дүү 2 эмэгтэй дүүнэр ах нь өгсөн гэд гуниглж байжгаад Есүстэй уулзаад баяр хөөртэй болоод найдвартай болоод би ч гэсэн маш олон хэцүү бэрхшээлтэд тулгарч байсан. Санаа зовж байсан ажлууд байсан. Харин Есүсийн өмнө гарч яваад залбирх үе болгон эзэн миний сэтгэл дотор урд нь байхгүй байсан. Баяр хөөр орж ирээд бүх гуниг байхгүй болоод энэ дэлхийгээс мэдэрч чадахгүй тийм баяр хөөргийг эзэн маш их оруулж өгсөн. Итгэгч нараа. Одоо Бурхан та бүхнийг Есүсийн цусаар гим нүглээс уучлуулж өгөөд Есүс бол Юудэ улсад очиж сайн мэдээ тараасан. Харин Хагнам сүмийн итгэгч нараа бүгдээрээ жижиг Есүс болцгоогоорой. Та бүхнээр дамжуулан Бурхан алдрыг авч үнэхээр эзэн өөрийн хүслийг биелүүлэхийн тулд ажиллаа хийж байгаа. Дэлхийн маш олон пасторууд, том бишопууд эзэн рүү эргэж сайн мэдээ сонсож аврал авч энэ дэлхий үйлсэн маш олон сүмбүүд манай сүм цуглаантай уулзаад сайн мэдээ сонсоод би зөвхт болсон гэд гэрчил хийж баяртайгаар одоо амьдарч байна. Энэ зүйлийг харахад үнэхээр их баяртай. Нүгээр илэрхийлэшгүй баяртай байна. Энэ удаа гадаад улсаас ирсэн пасторууд хамт семинарт оролцсонгоо хамт ярилцсан. Өчигдөр бол хамт волейбол тоглосон. Африкаас ирсэн пасторууд бол үнэхээр волейболд муу байсан. Бөмбөгөө явуулахаар нөгөө тишээ яваал. Тэгсэн ч гэсэн сонирхолтой байсан. Тэд нар ч гэсэн үнэхээр сонирхолтой тоглож байсан. Тэгээд бид нар одоо маш ойр дотн ахан дүүс болж гэр бүл болсон байгаа. Тэрийг бодохоор үнэхээр их талархаж байна. Одоо бид нар Есүстэй бүгдээрээ нэг болсон шүү. Та бүхний сэтгэлийг Есүст өргөөрэй. Тэгвэл та бүхний сэтгэлийг эзэн Есүсийн сэтгэлээр дүүргэж өгнө.
завхаарч байгаад баригдсан эмэгтэй айдас дотор цөхрөл дотор байсан. Харин эзэн жинхэнэ баяр хөөргийг оруулж өгөөд загалмай цовлогдсон тэр дээрэмчин хүмүүс ч гэсэн бүгдээрээ Есүсийн сэтгэлээр дүүрч баяр хөөртэй болсон шиг та бүхний сэтгэлд эзний сэтгэлийг тайрж үнэхээр бид нар эзний сэтгэлээр эзний улс руу явхаас өмнөх өдөр хүртэл үнэхээр эзний сэтгэлээр бид нарыг дүүрэх ажлыг хийж байна. Та бүхэн сэтгэлээ эзэнт өгөөрэй. Эзний сэтгэлийг та нар тунгаан бодож үзээрэй. Эзний сэтгэлийг тараагаад үзээрэй. Есүсийн сэтгэлээр залбирч үзээрэй. Тэгвэл та бүхний сэтгэл эзний сэтгэл илүү томорч махан бэлэг сэтгэл маань багасж эзэн гайхалтайгаар ажиллаа хийн гэдэгт би баттай итгэж байна. Залбирцгаая.